хүн амын орлого албан дотор 1% болгох энэ одоо саналыг дэмжиж байгаа юм. Өнөөдөр аж ахуй нэгж болохоор хүн амын орлого албан доторыг 10, 15, 20%-аар төлж байгаа. Хуваараа иргэд төлөх юм бол 1%-аар төлөх боломж байгаа. Тэгэхээр энэ чэнэс юу харагдаж байна вэ гэхээр ерөөсөө аж ахуй нэгж компаниудад татвар төлөөд ажиллаж байгаа хүмүүс нь торгуул төлж байгаа юм шиг татвар төлөөд байгаа байхгүй. Ялгаатай байна гэсэн үг. За энэ чэнэс болохоор ерөөсөө юу харагдаж байна вэ гэхээр одоо энэ 1%-ийг бүх татхуун амын орлого албан доторыг 1% болгочихтай зэрэг төсөвдөр 2.7 их найдын одоо орон зай үүснэ. Тэр хэмжээгээр одоо орлого тасралт бий болно гэдэг. Энийг бид нар шийдэхийн тулд 1%, 10%, 15%, 20%-аар сонголттой болгож болно шүү дээ. Тэгээд өндөр татвар төлсөн хүмүүст нь эргүүлээд буцаалт өгдөг. Татвар ер нь яахлаараа дандаа татвар хураалт талаас хараад идэг юм бэ. Иргэдэд дэмжих, илүү дэмжлэгийн хөшүүргийн бодлого хэрэглэх хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтээ бид нар хамт очиж уулзсан шүү дээ, та мэдж байгаа. Энэ одоо эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг юу гэж зөвлөсөн гэхээр ерөөсөө өндөр татвар төлж байгаа хүмүүст нь эргүүлээд дэмжлэг. Одоо хүүхдийн сургалтын төлбөр, байр орон сууцны хөнгөлөлт, за эрүүл мэндийн хөнгөлөлт, энэ олгон дээр нь эргүүлээд татвараас одоо тэр өндөр татвар төлсөн хүмүүст нь буцаан олголт өгдөг. Ийм юм байх юм бол иргэд чинь одоо маш баяр баясгалантайгаар татвараа төлдөг болно. Эргүүлээд энэ татвар төлсөн хүмүүсүүдэд нийгэм нь хамгаалдаг энэ тогтолцоороо орж ирмээр байгаа. Тэгээд өндөр татвар төлсөн хүмүүст нь өндөр буцаалттай, бага татвар төлсөн хүмүүст нь буцаалт байхгүй. Ийм сонголттой болчвол энэ хүн амын орлого албан дотор бол маш сайн одоо ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр цаашд одоо энэ хууль ингээд үргэлжлээд ингээд хилцэх юм бол энэ дээр бас зарчмын зөрүүтэй саналаар ийм сонголтыг бас бий болох хэрэгтэй гэж ингэж би энэ ажлын албанд бас санал болгож байгаа юм шүү. За ингээд 1% болохыг дэмжиж байгаа.